Ширек яагаад энэ хүүхлийн кинон дээр явж идэг вүлээ? Сайн анзаараад үзэх юм бол энэ нь Гүрүүц гэдэг киноны гэр бүлийнхэн зураг нь байж идэг. Гэтэ ээжнийг яасныг ердөө нэгэн секундын дотор харуулж өгсөн байдаг юм байна. Гэтэ сайн анзаарах юм бол Marvel-ын Thanos-ын Белитэй яг адилхан харагддаг. Гэтэ та хэд Google киног үзэж байхад энэ зүйлийг анзаарч ирсэн үү? Би л ерөөсөө анзаарч байгаагүй маань. За, hello guys. Дараа шимжлэхэндээ тавтаа морил. За, энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр өмнөх дугаараа маань DreamWorks-ын талаар хийсэн контентын comments гэдэг бүр part 2-ыг хийж гэсэн комментууд маш их ирсэн. Тэгээд та хэд хүсэлтээр DreamWorks Pictures-ийн сонирхолтой байрнуудын талаар part 2-ыг хүргэж байна. За тэгээд part 2 дээр part 1-ээс маш онцгой дугаар байх болно. Би энийг бэлдэж байхдаа нэрээ яагаад хөөх тахта ерөөсөө энэ зүйлийг анзаараагүй юм болоо гэсэн хачирхалтай үзэгдлүүд гарсан. Бас таныг бас алмаарна гэдэгт итгэлтэй байна. За тэгээд бичлэг рүү орохоос өмнө та лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дараа дэмжихээ бити мартаарай. Таад маань лайк дараа, subscribe дараа дэмжих юм бол би урам зориг аваад энэ нэчлэн сонирхолтой контентуудыг бэлдэн хүргэж авах болно шүү. Тэм учраас та хэдийн хамгийн том дэмжлэг бол лайк, subscribe юм шүү. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтдаа бичлэгэндээ орцгоё. DreamWorks-ийн хачирхалтай нууцуд 1. За бүгдээ Boss Baby-г хүүхлийг нэг бол үзчихсэн баг. Энэ хүүхлийг кинон дээр болохоор Ted танилцуулга үзүүлж байхдаа гараараа нэг зүйл заадаг. Тэр заасан зүйл нь ингээд хөшөөн дээр ингээд зурсан тийм хүний зураг байдаг. Сайн анзаараад үзэх юм бол энэ нь Гүрүүц гэдэг киноны гэр бүлийнхэн зураг нь байж байдаг. Олон хүмүүс энэ хүүхлийг нэг үзсэн боловч өөртөө нэхгүй хувь нь энэ хачирхалтай үзэгдлийг анзаарсан байт юм байна. Тэрөө та анзаарсан бол нэг хувьд багтах нь байна. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 2. Бүгдээрээ Луг хэрхэн сурах вэ гэдэг хүүхлийг нэг бол үзчихсэн байх. Тэн дээр болохоор түүтлээс бол киноны гол дүр байдаг. Гэхдээ кино эхлэхээс өмнө анханасаа түүтлсийг харуулж өгсөн байт юм байна. Та харж байна уу? Дээч өөрөө үнэхээр анзааргүй байсан билээ. Дээш доошоо хөдөлж байгаа түүтлээс анханасаа л киноны гол дүр байсан энүүгээрээ илтвэсэн юм байна. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 3. Бүгдээрээ Shrek гэдэг хүүхлийг нэг бол үзчихсэн. Тэгээ Shrek хүүхлийн кинон дээр 3 баавга торонд хоригдсан байгааг харуулж өгдөг. Гэхдээ кино үргэлжлэхүүд 3 баавгагийн ээж нь юусэн харуулж өгдөггүй. Гэтэ ээжнийг яасныг ердөө нэгэн секундын дотор харуулж өгсөн байдаг юм байна. Тэр нь юу вэ гэхээр муу талын хааны дүрс өнгөрөх үе тэрний доор нь нэг зүйл харагддаг. Тэр нь юу вэ гэхээр нас ороод хөлийн гişхүр байгаагаар харуулж өгдөг. Shrek хүүхлийг анх гарч агаад бяцхан фэнүүд нь энэ үзэгдлийг анзаараагүй байсан бол том болсныхаа дараа энэ үзэгдлийг анзаарсан байт юм байна. Би бас тэдний нэг юм байлээ. DreamWorks-ын бидний мэдгүй нууцуд 4. Кунг-фу панда цуврал дээр болохоор Лугийн баатрын эсрэг талын дүү болох Weasley онцгой биелийг хэрэглэдэг. Энэ биел нь болохоор маш хүч чадалтай бөгөөд бүх зүйлийг өөрчлөх чадалтай. Гэхдээ сайн анзаарах юм бол Marvel-ын Thanos-ын Белитэй яг адилхан харагддаг. Thanos болохоор уг биелийг ашиглаад ганц товчлолтоор маш их агуу хүчийг харуулж өгдөг. Тэгэхээр Кунг-фу пандагийн цувралын зохиолч Marvel-аас яг жишээ аваад энэ зүйлийг хийсэн юм шиг ихэд фэнүүд нь харагдсан юм байна. Хүүхэд багчууд энэ яаж харагдсан бэхээр зүгээр нэг сонирхолтой зүйл биш, маш их адал явдалтай хоёр ертөнцийг хооронд нь холбосон мэт харагдсан юм байна. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 5. Круудынхан хоёр хүүхлээ кинон дээр болохоор гэр бүлээр тойр сурж байгаад эмээ нэг сонирхолтой зүйл хэлдэг. Тэр үг нь болохоор өнөөдөр өгөхөд хамгийн тохиромжтой өдөр гэж хэлсэн. Энэ үг нь болохоор Star Trek киноны Plonkon хэмээх хайр гарагийн дайчин ард түмэндээ хэлдэг үг юм байна. Star Trek-ийн баатар Worf энэ үгийг олон удаа хэлдэг байсан. Тэгэнгүүт маш сонирхолтой юм юу гэхээр эмээ Крууд үнэхээр сансрын удмын хүү юм биш үү? Эсвэл сансарт байдаг гаруудын өвөг дээсэн Круудийнхан ч байсныг бас үгүйсгүй. That's it for me. I'm glad it's you, Chunky. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 6. Avengers-ийн Infinity War гэдэг киноноос санаа аваад Troll 2 гэдэг Google кинонд бас нэмж өгсөн байт юм байна. World Tour кинонд King Fairy тайлбарлахдаа эрдэнэт хөгжмийн 6 овгийн төлөөлдөг 6 ид шидийн лирийн чавхтас байсан гэж хэлдэг. Pop, hard rock, funk сонгодог болон country. Эдгээр 6 чавхцыг цуглуулах санаа мөн киноны гол муу талын дүр үүнийг ашиглаж дэлхийг захирах гэж оролддог нь Avengers Infinity War гэдэг кинонтой өгүүлэмж яг адилхан харагддаг нь үзэгчдийн анхаарлыг төрүүлсэн байна. Бас үнэхээр адилхан биш шүү те. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 7. Flashed Away кинонд Liv Frans гэдэг муу талын баатар хулгайн Roddy Rito хоёрыг хөлдөө хэмээн шийтгэж хөрөгч рүү илгээдэг. Өгчлбөл Reprigarд буюу хөрөгчөнд хийх гэсэн утга нь үнэхээр даармаа санагдал авдаг. Гэтэл тэд нэр хөрөгч рүү явж байгаа үед сонирхолтой нэг зүйлийг анзаард юм байна. Та нарт сайн анзаараад үзтээ. Энэ Shrek үү? Shrek яагаад энэ хүүхлийн кинон дээр явж идэг вүлээ? Энэ үзэгдлээр дамжуулаад DreamWorks Pictures энэ хоёр хүүхлийн кино манай компани чимаа гэдгийг хөөрхөн харуулж өгсөн байт юм. DreamWorks-ийн бидний мэдгүй нууцуд 8. Madagascar 3 Европ Most Wanted кинонд Капитан Дюба шоронгоос оргож байгаа хэсэг гардаг. Тэр хэсэгт шоронгийн харуул
түүний хан дээр постерыг урах үед ард нь нойтон хонгол руу гарцах байгааг илрүүлдэг. Энэ зүгээр нэг санаандгүй мөч биш. Энэ нь яг л Shawshank-ийн аврал киноны хамгийн алдартай орголтын хэсгийг шоглосон байдлаар харуулсан юм байна. Ингэсээр DreamWorks-ын Kugelé кино насанд хүрэгчдийн кинонаас сэдв аваад хөгжилтэй маягаар үзүүлсэн нь хүмүүс жоохон гайхлыг төрүүлсэн байт юм байна. DreamWorks-ын бидний мэдгүй нууцууд 9. The Road to Eldorado гэдэг Kugelé кинонд болохоор DreamWorks-ын зүгээс маш хацралтай зүйлийг нууж орхисон байт юм байна. 20 сард Tezuka Khan тахлын номыг нээх үед хоёр дахь хуудсан дээр нь DreamWorks-ийн лого харагддаг юм байна. Гэтэ та хэд Kugelé киног үзэж байхад энэ зүйлийг анзаарч ирсэн үү? Би л ерөөсөө анзаарч байгаагүй байна. Гэтэ харамсалтай нь болохоор энэ загсалж байгаа хүүг бол харуулж байгаагүй. Харин аимшигтай тийм чулуун хүнийг ихэд дүрсэлж харуулсан байт юм байна. Гэхдээ Kugelé кинон дээр дуудаж ирдэг тэр мангасаас илүүтэйгээр DreamWorks-ийн хүүн гараад ирсэн бол ядчил уур амьсгал нь хавьгүй найрсгал харагдах байлгүй тийм. Гэх мэтчлэн болохоор DreamWorks дээр иймэрхүү холбоонууд зөндөө их ажиллагддаг юм байна. DreamWorks-ийн бидний мэдхгүй нууцууд 10. 10 болохоор Лук хэрхэн сурах вэ гэдэг кинон дээр бас нэг зүйл анзаарэгддэг юм байна. Тэр нь юу вэ гэхээр одоо Беркийн бичээч гэдэг нэртэй нэг цуврал дээр нь болохоор Hiccup-ийн аав нь түүнд баг багт нь ээж нь хийж өгсөн нэгэн тоглоомыг харуулдаг. Тэгвэл тэр тоглоом зүгээний сэтгсэн зүйл биш юм байна. Уг тоглоомыг болохоор бид өмнө харж байсан. Яг 2 дугаар ангидаар болохоор Hiccup-ийн аав түүнийг бүүвэн орноос нь авдаг хэсэгт тоглоом доод баруун болонд байж байдаг. Энэ нь болохоор бүтээлч багийн нарийн анхаарал тухайн орчин болон ертөнцөө нэгэн цол мэт нарийн төлөвлөж бүгд батлан харуулсан жишээ байт юм байна. Гэтэ ээж нь үнэхээр багт нь хийж өгсөн гэдгийг доод болонд нь тодорхой хэмжээнд харуулж өгсөн гэхээр үнэхээр бас DreamWorks уялдуулж энэ Kugelé киног бол зохиосон гэдэг нь бол айгуу тийм онцолж өгсөн юм байна. За тэгээд бүр маш сонирхолтой 1-2 секундын энэ уялдаа холбоог бол үнэхээр анзааргүй явж исэн байна. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ тань таалагдсан бол та лайк дараад, subscribe дараад дараагийн минь дугаарыг хүлээж байгаарай. Мөн дээрсэн таад маань ямар контент үзэх хүсэж чинь бас комментс дээр бас бичиж үлдээгээрэй. За дараагийн дугаараар уулзцгаая. Өнөөдөр хэрвээ та donation хийж дэмжих хүсэн бол би энэ доор дансаа үлдээч. Donation-гоор яах гэж байгаа вэ гэхээр би Mic солих бодолтой байгаа. Тэгээд бас donation дээр одоо битсэн утгыг би дараагийн контентынхоо төгсгөлд бас унших болно. Одоогоор ямар ч donation бол ирээгүй байгаа. Та анхны donation хийсэн хүмүүс бол